Засгийн газар 2030 он гэхэд ядуурлыг 50% бууруулж дундаж цалин 900 орчим долларт хүргэх зорилт тавиад байна. Энэ зорилтод хүрэхийн тулд авилгатай тэмцээж ажлын байрыг нэмэгдүүлэн эрчим хүчний хамаарлаас гарах зорилтуудыг тавиад байгаа юм. Мөн энэхүү хөгжлийн төлөвлөгөөгөө наривчилсан тооцоо судалгаанд суурилсан биелэх боломжтой гэж тайлбарлаа. Энэ сэдвээр сэтгүүлч Төвшин Тулга мэдээллийг дэлгэрүүлэн хүргэнэ. Шинээр байгуулагдсан засгийн газар бүр өөрсдийнхөө мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гой ганган нэр өгч танилцуулдаг жишээг бол тогтсон. Тэгвэл Зандан шитрийн засгийн газрын хувьд өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаад харилцааны яамны дугуй тахинд мэдээлэл хийж эх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа. Үүнийгээ бол тэрээр шинэ итгэл, эрс шинтгэл гэсэн нэр хочийг бол өгөөд байна. Ямар ч тач энэхүү шинэ итгэл, эрс шинжлэл гэдэг 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөг бол шинжлэх ухаанд тулгуурлаж олон нийтийн санал бодолд нийцсэн байдлаар бол хэрэгжүүлнэ гэдэг тайлбарыг бол өгч байна. Тэгэхээр энэ удаагийн Зандан шитрийн засгийн газрын боловсруулж байгаа 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө бол биелэх хамгийн боломжтой боловсруулсан хөтөлбөрөө гэж танилцуулж байна. Төр доктортой төмөн амгалан байх энэ үндслийг бид шинэ итгэл, эрс шинтгэл хэрэгжүүлж эх 5 жилд энэ зөв замаараа бид хөгжлийн хурдны зам дээр гарч Монгол улс дэвжин дээшлэх үйл явдлыг 5 жилийн төлөвлөгөөнд тусгалаа. Өнөөдөр чинь Монгол улсын хувьд гадаад өрийн хэмжээ 158%, худалдааны хамаарал 60 сарны 7%, эдийн засгийн төрөлжилт одоо маш муу. Дээрээс нь мөчлөд агсан бодлого 22 жил явж ирсэн. Дээрээс нь түүхийн эдийн хамаарал 93%-тай, эрчим хүчний хамаарал өөрөө 24%-тай, төлөв шатхууны хамаарлын хувьд бол бүр 100% хөрш орноос хамааралтай ийм байдалтай байна. Экспортын хамаарлын хувьд бол 91.4% гэсэн ийм таагүй үзүүлэлтүүдийг бол одоо энэхүү хөгжлийн шинтгэлийн үеэр танилцуулгын үеэр бол танилцууллаа. Хамгийн гол нь эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд нийтдээ бол одоо үндсэн 8 чиглэл 10 реформыг хийн гэж бол онцолж байна. Үүнд нэгдүгээр бол хүний хөгжлийн шинжилэл, мөн засаглал болон захим шинтгэл. Засаглал болон захим шинтгэлээр ямар асуудлуудыг ярьж байна вэ гэхээр хамгийн их одоо хил ам дагуулдаг авилга албан тушаалын хэрэгүүд яригддаг тендер шалгаруулалтын асуудал дээр одоо хэмд оюун ухааныг бол нэвтрүүлнэ гэдгийг бол ерөнхий сайд хэд хэдэн удаа онцолж хэллээ. Авилгатай тэмцэхгүй бол улс орон сүрэх гэдэг байна. Тэр авилгын индексээр бол 2024 онд манай улс бол 138 дугаар байранд явж байгаа шүү дээ. 138 дугаар байранд явж байгаа үзүүлэлт 5 жилийн дараа 120-д орох ёстой. Боловсруулдаг, баяжуулдаг, тэрнийхээ цаана үйлдвэрлэдэг орн болохын зорилго тавьсан байна. Монгол улсыг хамарсан одоо мал эмнэлгийн тогтолцоог боловсронгуйлгах томоохон зорилт. Тэг энэ 5 жилийн хугацаанд бид хийн. Химэл оюун ухаан ашигласан тендерийн болон зөвшөөрлийн хяналтыг химэл оюун ухаан хяналт тавьж идэг. Илүү хүнд учруулдаг. Яг гэвэл химэл оюун ухаан танилтал арын халах гэж байхгүй. Гэрүүлийн гишүүний аль нэгийг нь Хуами орлогын албараас чөлөөлөхөөр орж ирж байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан дотор, хувийн орлогын албан дотор за нөөтийн хууль гээд 3 гол суурь хуулиа бид бүгдэн дээр нь томоохон өөрчлөлтүүд хийж байгаа. Эдгээр 8 шинжилэлүүд дотроос бас заримыг нь төрөлжөөд авах гэх юм бол эрчим хүчний шинжилгээний төсөл дээр бол эх 5 жилийн хугацаанд эрчим хүчний хамаарлаас бүрэн гарна буюу дотооддоо бүх өөрсдийн шаардлагатай эрчим хүчээ үйлдвэрлэдэг болно гэдгийг бол салбарын сайднаар бол ам бардам бол мэдгдлээ. Ямар ч байсан 2027 оны 6 сарын 30 гэхэд Монголын эрчим хүчний систем төвийн өстэй чадлын дутагдлаас гарнаа. Та бүгд харсан баг 4 гигаваттын ийм хэрэгцээ шаардлага байгаа гэж байгаа. Өнөөдөр манайх 1.8 байгаа. Үлдчихэж байгаа тэр 2.2 гигаг санхүүжүүлэх мөнгө нь ингээд аль хэдийн шийдэгдсэн гэсэн. Дээрээс нь дэд бүтцийн салбар дээр хэрэгдэж байгаа томоохон нэг асуудал гэх юм бол төмөр замын салбар. Эх 5 жилийн хугацаанд нийтдээ 2500 орчим километр төмөр замыг одоо шинээр барьж байгуулна гэж зам тээврийн сайд бол онцоллоо. Дээрээс нь босоод технологийн дагуу томоохон хот суурин газруудыг хурдны төмөр зам одоо замаар холбоно гэсэн ийм мэдээлэл өгж байна. Өндөр хурдныхыг гэж амдуурдаг. Энэ бол 160 км/цагийн хурдтай ийм хурдны замыг бид бас зам тээврийн яамнаас болгоод оруулж байгаа. Энэ бол бид том хотуудаа болон босоод технологийн энэ аймаг хотуудаа холбож ингэснээрээ бол төвлөрлийг сааруулах ийм боломжтой гэж хэлж байгаамаа.
За зандаа шидрийн засгийн газраас хүлээж байгаа хамгийн том асуудал бол мэдээж нийгэм эдийн засгийн нөхцөл байдал. Тэр дундаа амжиргааны асуудал хэрхэн дээшлэх юм бэ? Өнөөдөр иргэд маань ажилдаа орлоготой дээрэс нь орлого нь амьдралд нь хүрэлцдэг байж чадах уу гэдэг асуудал. За тэгвэл 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хувь хэмжээг нэг хүнд ногдох хэмжээг 10.7 мянган долларт хүргэнэ гэсэн ийм зорилтыг бол дэвшүүлж байна. За мөн эдийн засгийн эрх чөлөөний индексийг 60, за дээрэс нь хүний хөгжлийн индексийг 0.813% буюу ямар ч байсан одоо байгаа төвшингүүдээс нь огцом ахиулна гэсэн ийм зорилтуудыг бол тавиад байна. За тэгвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр ерөнхийдөө манай ард иргэдийн мань амжиргааны төвшин бас тодорхойлогдож гэсэн үг. За тэгвэл 10.7 мянган доллар гэдэг бол сард нь хуваагаад үзэх юм бол нэг хүн сард дунджаар нэг 900 орчим долларын орлоготой байх нэ гэж үзэж болохоор байна. За өнөөдрийн төвшөнд боловсрол, эрүүл мэндийн салбарынхан цалингаа 1000 долларт болгоё гэдэг ийм зорилтуудыг, ийм шаардлагуудыг бол засгийн газарт тавьж бол ихээхэн жагсаал цуглаануудыг бол хийсэн. За тэгвэл бид бүхэн дахиад 5 жилийн дараа гэхэд ойролцоогоор дундас цалиныг 900 доллар руу ойртох нэ гэсэн ийм зорилтыг засгийн газар тавиад байна. Цалингаа 1000 долларт хүргье гэдэг шаардлага тавиад байгаа шүү дээ. 5 жилийн дараа гэхэд энэ шаардлага болоо хүртэл биелэхгүй нэг шаардлага байна. Тий, одоо яг дундас цалин маань 2.7 сая орчим төгрөг байна. За мэдээж хэрэг цалин гэдэг зүйл бол бүтээмжтэй уялдах ёстой. Хэн сайн ажиллана, хэн илүү ур чадвартай байх нь өндөр цалин авах нь шударга үст. Яг энэ тогтолцоо руугаа бид нар ухрахгүйгээр л явахыг хичээж байгаа. Энэ үрийн цалин ус энэ жилийн хувьд, эх жилийн хувьд ч гэсэн тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилтийн систем, цалингийн систем нэвтэрнэ. За энэ бол гэхдээ зөвхөн зорилт, энэ бол тоо биш. За гэхдээ засгийн газрын тэргүүний хувьд бол тоо худлаа хэлдэггүй гэдэг үгийг олон давтаж байгаа. За тиймээс 5 жилийн дараа түүний зорилттой дэвшүүлж байсан тоонууд үнэхээр биелсэн үү үгүй юу гэдгийг бид тухайн үед нь бас ам асуух нөхцөл бол харагдаж байна. За ямар тач одоогоос 2030 он хүртэлх энэ хугацаанд дахиад нэг 2 сонгуулийн асуудал бол бий. Тэгэхээр зандаа шидрийн засгийн газар өөрсдийнхөө дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлж чадах уу үгүй юу гэдгийг бид харахад үлдэж байна.